Одооны залуус мөнгөөр ухааныг хэмждэг болцсон байлээ. Тэгэхээр мөнгөтэй хүн л ухаантай хүн гэдээ ойлгодог болцсон. Мэдээч мөнгө бол хүний ухааныг хэмжигдэх юм. Мэдээж мөнгөтэй хүн бол ухаантай хүн л гэж таарна. Гэхдээ яг 100% хүн мөнгөтэй хүн бол ухаантай хүн гэсэн үг л биш. Ухааныг яг юугаар хэмжээд байна вэ гэхээр одоо ер нь гадаадуудыг ажиглаад хахад ухаан бол ерөөсөө л өөрийнхөө биедээ анхаарч чадах арчаатай байдал бол амар ухаантай хүн гэж амар IQ өндөртэй хүн гэж үздэг болсон байлээ. Тэгэхээр наад зах нь хичнээн мөнгөтэй байсан ч гэсэн одоо идж байгаа хүнсээ мэддэггүй. Өөрийнхөө спорт өргөжилд өөрийнхөө биедээ анхаарч чаддаггүй. Тийм хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр мөнгөгүй ч гэсэн өөрийнхөө биедээ амар анхаардаг, хоолундаа зохицуулж иж чаддаг тийм хүн байдаг. Тэр өөрт хэрэггүй гэдгийг мэдсээр байж амар муу хоолддог хүмүүс байдаг. Одоо жишээ нь билоо байна, фаст фуд байна те. Өөрт ямар ч хэрэг байхгүй мэдсээр өж хүн тэрийг идээд идэг. Энэ бол нэг үсний муу зуршил. Тэгэхээр яг бүр төгс ухаантай байх бол муу зуршлаа дарч чаддаг байх хэрэгтэй. Жишээ нь хоолтонд анхаардаг, өөрийгөө аягүй сайн мэддэг, ямар хоол өөртөө зогтдог маш сайн мэддэг байх хэрэгтэй. Дээрээс нь спорт өргөжүүлдэг байх хэрэгтэй. Дээрээс нь оюун ухааны ийм хөгжүүлэх дасгалууд юм бясалгалаас эхлээд тийм дасгалуудыг хийдэг байх хэрэгтэй. Хүмүүс бас ярьдаг юм байл л те гадаадууд одоо жишээ нь бясалгал хийх спортоос илүү тавих ёстой. Чи спортоос хичээлэхээс өмнө бясалгал хийдэг байх ёстой гэсэн утгалтай. Ер нь бол тэр бясалгал гэдэг нь одоо юу яриад байгаа юм гэхээр одоо манайхан бол бүр шашинлаг тал руу ороо явчихна. Тийм бол биш. Энэ бол зөвхөн өөрийнхөө тархиа удирдах зүйл. Жишээ нь муу зуршлаасаа салах те. Муу зуршлахаар одоо маш олон төрөл байна шүү дээ. Зөвхөн тамхи, арх, гэлтгүү Facebook хүртэл одоо муу зуршлал явчаа. Дээрээс нь одоо янз бүрийн үнэтэй юм худалдаж авах хүртэл муу зуршлал болоод байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлийг хянч чаддаг байж ч ухаантай гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд хоол унданд анхаарч чаддаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт болохоор хүнтэй наад захын харьцаагаа сайн мэддэг байх хэрэгтэй. Хүнтэй яаж харьцах вэ? Хүнийг яаж ойлгох вэ? Тэ энэ хүн ямар хүн бэ? Тэрийг мэдэх хэрэгтэй. Гуравдугаарт жишээ нь нийгэмд өөрийнхөө авч явах байр сууриас сайн ойлгох хэрэгтэй. Жишээ нь хүмүүс одоо би жишээ нь хогоо хаяхгүй байснаар надад буцаад энэ нийгэм маань надад ямар үр ашиг авчрах вэ? Жишээ наад захын ухамсар гэдэг юм байна. Дөрөвдүгээрт мөнгөний асуудал орж ирж байгаа. Мөнгө бол зүгээр угаасаа яг энэ зүйлүүдийг эзэмшсэн байхад мөнгө угаасаа өөрөө ороод ирнэ. Орж ирэхгүй байсан ч гэсэн нэг мөнгөний хэрэгцээ гараад нэг дутагдаад байх.